Сайн бацхан үзэгчтэй. За өнөөдрийн манай ээлж нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 11-р сарын 25-ны өдөр. За манай геополитик Монгол сувагт Эрдэнэ чулуу сайдын яриа гэдэг ийм цоврал нэвтрүүлэг явж байгаа. Өнөөдөр Эрдэнэ чулуу сайдыг мөн үрж авчираад байна. Тэгээд Украины дайны иргэн тойронд сүүлийн үед нэлээд халуун үйл явдлууд болж байна. Тэр тухай сайдаар тайлбарлуул яа гэж тохирлоо. Өдрийн мэнд сайдаа. За өдрийн мэнд. За Украины тойроод нэлээд халуун юмнууд болж байна тийм ээ ойрхон. Хамгийн одоо анхаарал татсан үйл явдал бол Трампын зүгээс төвшүүлж байгаа 25 зүйл заалт бүхий 28 зүйл заалт бүхий гэрээ болж байна. За тэрний өмнөхөн Украины засгийн газар дотор одоо авилгын асуудлууд одоо дэлбэрч гарч ирж бөө юм боллоо тийм ээ. За энэ бүхнийг та өнөөдөр нэг цааш ярьж өгөөч. За тэгье. Уул нь өөр сэдв ярина гэж бодож байсан. Гэхдээ бас Чин гадаадад бас ажил төрөлттэй байсан учраас бид сая нэг үндсэндээ нэг 10 гаруй хоног завсардчихлаа тийм учраас энэ хооронд энэ Украинтай холбоотой нэлээд том шин зүйлүүд гарч ирлээ л дээ. Тэрнээс ерөөсөө хоёрын сонгож аваад л ярив гэж бодлоо. Ягаад гэвэл энэс өөр бусад асуудлуудыг ярих юм бол бас их цаг авах юм шиг байна. За тэгэхээр авилгын дуулиан гэдэг одоо нэг том асуудал гарлаа. Энэ бол ерөөсөө 11 сарын одоо 12-3-ны үед л гарсан мэдээлэлтэй. Тэ өөрөөр хэлбэл одоогоос нэг 10 гаруй хоногийн өмнө л энэ мэдээ гарсан гэсэн үг. Тэгээд ерөөсөө энэ юунаас эхэлсэн гэхээр ерөөсөө энэ эрчим хүчний салбарт мафийн сүлжээ одоо ирсэн гэж гарч ирсэн юм байна. Тэгээ энэ дээр бол ерөөсөө хамгийн одоо гол хэд хэдэн хүн байдгийн байна л да. Тэгээ энэ дээр бол одоо жишээлбэл тэр Тимур Миндич гэж квартал 95 гэсэн нэртэй фирмийн эзэн байдгийн байна. За энэ хүн бол ерөөсөө зохион байгуулагч хүмүүсийн гол хүмүүсийн нэг. За түүнээс гадна энэ мэдээнээс үзэж яхад бол энэ Зеленский ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ермак ерөөсөө гол зохион байгуулагчийн тоонд бас орж байна. Тэгэхээр энэ Миндич бол ерөөсөө баригдгаа мэдэнгүүт зугтсан байна л да. Тэгэхдээ хоёр төрлийн мэдээлэл явж байна лээ. Нэг нь бол одоо Польш руу зугтсан гэж. Нөгөөх нь бол Израиль руу зугтсан гэсэн ийм хоёр мэдээ байна лээ. Тэгэхээр ямар ч л байсан Украинда байхгүй. Тэгээд одоо Украины тэр авилгалтай тэмцэх газрын одоо хүмүүсээс зугтаж ил. Тэгэхдээ эн чинь урьдчилж мэдээлэл авсан болж таарж байна л да. Тэр чинь ерөөсөө хэдхэн цагийн өмнө л мэдэнгүүт тэгэл энэ хүн баригдалгүй зугтсан байна. Зугтаж амжсан байна. За энэ тэгээ хамгийн гол нь бас Зеленский их дотны найз гэж байгаа юм шүү бас. Энийг бас тэмдэглэх хэрэгтэй. Тэгээ Тимур Миндич гэж хүн. За тэгээд энэ бас Польшоор дайраад Израиль руу нэвссэн байхыг ч бас үүсэхгүй. Энэ Польш, Израиль гэж яригдчихсэн учраас би бол сайн бас ойлгоогүй байж магадгүй. Нэг юм асууя да. За Зеленскийн засгийн газрын Украины тэр авилгатай тэмцэх газрын тэр бүтэц функц нь Европын холбооны хяналтанд байгаа тийм тал байна уу? Одоо би тэрнийг нарийн мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж хэрэг Европын холбоо бол заавал эндээ анхаарал тавих ёстой. Нэг тийм холбоос байх шиг. Тэгэхээр энэ дээр бол ер нь Зеленскийтэй Германы канцлер Мерц утсаар ярьсан байна лээ. Тэгээд утсаар ярьчихад ер нь тэгээд энэ авилгалтай холбоотой асуудлыг төрөхөн шиг нэг тийш нь болгооч гэж одоо бүр хүссэн байна лээ. Тэгээд одоо шаардсан гэж одоо бараг хэлж болмооргүй. Ягаад гэвэл эдгээр чинь баруун Европын орнууд бол ерөөсөө Зеленскийн одоо энэ янз бүрийн хийж байгаа одоо хууль бус юмнуудад одоо энэ талаар бол ерөөсөө үндсэндээ нүдэн ханаа сууж байгаа болсон шүү дээ. Харамсалтай. Тэгэхээр одоо энэ дуулиан чинь бас нэлээд том дуулиан болж гарч ирсэн учраас бол тэрнийг дарж чадлаггүй. Нэлээд том нэлээд газар авчихлаа л да. Тэгэхээр энэ дээр жишээлбэл тэр гол санхүүч нь бол санхүүгийн барьж идэх хүн бол Цукерман гэж хүн байдгийн байна. Тэр бол ерөөсөө одоо санхүүгийн барьж одоо мөнгө санг наач цааш нь болгодог хүн юм байна лээ. Тэгээ энээсээ болоод одоо хоёр сайд засгийн газрын одоо хоёр сайд ажилласаа огцорсон байна.
За нэг нь бол одоо хууль зүйн сайд Герман Галушенко гэж хүн байна. Нөгөөх нь эрчим хүчний сайд Светлана Гринчук гэдэг эмэгтэй. Энэ хоёр сайд албан тушаалаас огцорсон байна. За тэгээд энэ бол зөвхөн эрчим хүчний салбарт гэж ярьж байгаа шүү. 100 сая долларыг угаасан байна гэсэн асуудал гарч ирж байгаа юм байна. Тэгээд энд тэр зугтаж гарсан Тимур Мендичийн гэрийн гэрт нэгжлэг хийсэн байна. Тэгээд тэнд 1000 цагийн бичлэгийг хурааж авсан гэж байна. 1000 цагийн бичлэг. Тэ. Тэгэхээр энэ барууны мэдээ за тэгэл энэ тентхийн бас мэдээнээс ингээд ажиглаад харж яхад ерөөсөө энэ 100 сая доллар болвол ерөөсөө мөсөн уулын зөвхөн орой. Өөрөөр хэлбэл өчүүхэн мөнгө гэдэг утгаар хэлж байна. Энэ дээр жишээлбэл Америкийн том мэрэгжилтэн профессор доктороо юу гэж хэлсэн гэхээр 100 саяыг задгаа мөнгөтэй л адилхан шүү дээ гэж хэлж байна лээ. Тэгэхээр энд бол олон тэрбум долларыг одоо Зеленскийн засгийн газар бол эдсэн гэдгийг бол барууныхан бол өөрсдөө одоо их тодорхой ярьж байна л да. Тэгээ энэ дээр бол энэ Зеленскийн одоо эргэн тойрны хүмүүс үүнд бүгдээрээ оролцоотой. Дээр нь барууны одоо энэ мэрэгжлийн усуд юу ярьж байгаа вэ гэхээр энэ зөвхөн Зеленскийн эргэн тойрны хүмүүс биш. Зеленский өөрөө энд бол нэлээд гүнзгий хутгалцсан байж таараа гэж ярьж байгаа юм байна лээ. Тэгэхээр саяхан би одоо өнөөдөр байна уу, өчигдөр байна уу нэг мэдээлэл уншижсэн. Өнөөдөр өглөө байсан баг. Хаанхын мэдээлэл байлаа да эмтгийн мэдээлэл байлуу. Юу гэж юм лээ. Энэ Трамп Зеленскийд ер нь нэлээд хатуухан шаардлага тавьсан болтой юм шиг байна лээ. Тэгээд энэ дээрээ бол ерөөсөө чи хэрэгзээл одоо энэ Америкийн дэвшүүлж байгаа тэр инк таймны төлөвлөгөөнд гарын үсэг зурж зөвшөөрөхгүй бол нэгдүгээр ажиглаас ч авч хаяна, хоёрдугаар чорон суудан шүү гэж. Энэ бол энтгийн мэдэн дээр өнөөдөр өглөө явж илээ. Тий. За энэ нэг тийм чухал мэдээ байгаа юм. Аачлаа. За энэ ерөнхийдөө энэ авилгын тэгээ энээсээ болж Украины ард иргэд нь бол маш их дург үзэж байгаа юм байна. Тэгээ нэр хүнд нь одоо их унжчихсан. Тэгээд ерөөсөө одоо энэ албан тушаал дээр байж чадах уугүй юу гэдэг асуудал бас гарч ирж байгаа юм байна лээ. Бас өчигдөр байна уу өнөөдрийн мэдээнээс ямар юм сонсогдож байна вэ гэхээр барууныхан бас ингэж ярьж байна лээ. Энэ Зөв Европын аль нэгэн орноос гэж байгаа. Тэрнийг тодруулж гаргаагүй. Ер нь бол Зеленский одоо нүхээ ухаж байна гэж зүхтах. Тэгээ одоо бүр тодорхой хэлж байна. Тэр авсан мэдээгээр бол 97 хоногийн сүүлчээр одоо энэ өөрөөр хэлбэл хагас хүчин сайдрын аль нэгэнд грек руу зүхтахаар одоо тэр хүн төлөвлөж байна гэсэн ийм одоо яриа. Гэхдээ энэ бол батлагдаагүй яриа гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Энэ бол өмнө нь ч яригдж байсан асуудал, энэ бол цоо шин асуудал биш. Ягаад бол энэ хүний сандал бол гангаж байна л да. Одоо энд одоо байх уугүй юу гэж нэгдүгээр. Хоёрдугаарт бол ерөөсөө аль дээр үеэс эхлээд л одоо энэ чинь модны 5 сард байна уу? Хиний Зеленскийн хугацаа дууссан шүү дээ. Ерөнхийлөгчээр байх хугацаанд дуусаад. Тэгээ тэрнээс хойш бол ерөөсөө Зеленский бол одоо хууль бусаар одоо Оросын тал тэгж үзэж байгаа юм байна лээ. Хууль бусаар одоо энэ албан тушаал дээр байж байна гэж ярьж байгаа юм байна лээ. Тийм учраас бол хэрвээ одоо ямар нэгэн гэрээ хэлцээртээр гарын үсэг зурх дээр хүрхэл юм бол Оросын тал бол ерөөсөө Зеленскийтэй гарын үсэг зурхгүй юм болов гэсэн ойлголт надад төрж байна. Тэгж байна. Ер нь ч энэ тухай Оросын тал бол нэг бас удаа ярьж байгаа л да. Сүүлийн жил гаруй хугацаанд 2 жилч байна уу бараг л ярьж байгаа асуудал байгаа юм. Тэгэхээр ер нь бол байдал за тэгээд дайны талбар дээр байдал бол Украины байдал бол маш их хүндэрсэн. Одоо их том хотууд алдчихлаа шүү дээ. Сая Купянскийг алдлаа.
Тэ. Купянск нь бас их стратегийн том төв юм байна. Тэгээд тэрнийг алдсан. Тэнд хамгийн гол нь одоо Украины маш сайн бэлтгэгдсэн одоо Азовын цэргүүд байгаа юм байна. Азов чинь одоо бид бүгдээрээ л сонсч байсан байх. Энэ бол неонацистууд. Тэгэхээр Оросын тал юу гэж одоо ярьж гэнэ үү гэхээр сая Покровск гэдэг байгаа шүү дээ. Одоо Орос Покровск гэдэг нэр чинь Украины нэр. Оросуудын нэр нь бол Красноармейск юм байна лээ. Тэр хотын. Тэгэхээр энэ том хот чинь бол түрүүчийн чивэтэрийн ярилцлагад дээр энэ тухай би ярьж байсан. Ер нь бүсэлчихсэн байсан. Тэгвэл бүсэлчгээд тэнд байгаа одоо жишээл Украины цэргүүдийг бол устгах тийм төлөвлөгөө Оросын талд бол байхгүй байсан. Тэр ч байтугай 5-6 цагийн хугацаанд гал зогсоогоод гадаадын сурвалжлагчдыг ураад тэр дотор Украины сурвалжлагчдыг ураад яг байгаа байдалтай нь одоо та нарыг танилцаа гэсэн ийм саналыг Путин тухайн үедээ тавьж ирсэн. Тэгээ хүмүүс очсон юм шиг байна лээ. Тэгэхээр энэ тал дээр бол байдал бол тэгэхээр тэнд бол ерөөсөө хүмүүс одоо Украины цэрэг одоо бууж өглөө гэхэд бол тэд нэрийг баривчлал тэгээд юу яаж байгаа юм байна лээ. Баривчилж байгаа юм байна лээ. Алж барихгүй. Харин Азовын цэргүүдийг бол бид нэр хайрлахгүй шүү. Одоо тэр Купянскийг одоо эзэлчихсэн. Бид нэр тэнд байгаа неонацистуудыг бол амин аврахгүй, өршөөхгүй бүгдийг нь устгана гэсэн ийм одоо юутай төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна лээ. Оросын цэргүүд. Тэгээ мэдгдсэн байх юм. Тэгээ энийг мэдгдсэн байна лээ. Тэгээ тийм учраас би бас энд хэлчихэн зүйтэй болов уу гэж бодож байна. Тий. Тэгээд ер нь энэ бүр өөрсдийнх нь одоо Украины одоо жишээлбэл энэ хуулийн чинь тэр прокурор нь одоо жишээлбэл генерал Игорь Лютенко гэж хүн байдаг юм байна. Тэр хуучин энэ албан тушаал дээр байсан. Тэр хүн одоо жишээлбэл юу гэж ярьсан бэ гэхээр ерөөсөө Украины зэвсэгт хүчний 40-оос 50% нь ерөөсөө армиасаа зугтж байна гэж. Зугтж байна гэж. Энэ бол их ноцтой асуудал да. Тэгээд чинь байлдах ямар ч сонирхолгүй, дургүй, тэгээ алдаж, баригдаж энэ дайны талбарт одоо хөөгдөж байгаа нь бол харагдаж л байна л да. Энэ тухай бол зөндөө ярьж байгаа. Гадаадын хөлсний цэргүүд байна гэсэн. Гадаадын хөлсний цэргүүд байгаа. Нэлээд олон орны гадаадын хөлсний цэргүүд байгаа юм байна лээ. Тий. За тэгээд тэгээд бас Америкийн мэрэгжлийн улсууд юу гэж ярьж байгаа юм гэхээр энэ ерөөсөө Европын орнууд чинь эдийн засгийн талаа хувьд маш их суларчсан. Байдал нь маш их хүнд байгаа. Ялангуяа одоо жишээлбэл энэ Германы канцлер Мерцийн нэр хүнд бүр доошоо унчихсан. Дээр нь Макрон Францын ерөнхийлөгчийн нэр хүнд их унчихсан. Тэгээд дээр нь эдийн засгийн байдал нь маш их хүндрэлтэй байгаа, мөнгө олдохгүй. Тэгэхээр ерөөсөө Бельгид байгаа тэр 300-аад тэрбум тэр чи 210 300 тэрбум гэсэн янз бүрийн тоонууд гардаг юм байна лээ. Ямар ч л байсан сая нэг газар бол 210 гэж гарч байна лээ. Нэг газар бол 300 тэрбум евро гэж гарч байна лээ. Тэр нь бол Оросын холбооны улсын тэнд халагдагдж байгаа хөрөнгө, зарцаагдсан хөрөнгө байж байгаа. Ерөөсөө тэрнийг ашиглая гэж. Тэгэл тэрлээр гар. Тэгэхээр тэр нь сая 3-4-7 хоногийн өмнө Европын орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Нидерландын Бельгийн ерөнхий сайд энд бол одоо тэр мөнгөнд бол гар хүргэхийг бол бид зөвшөөрөхгүй гэж мэдгдсэн байгаа. Гагцуу тэр хүүгийн ашиглахыг бол одоо эсэргүүцээгүй юм байна л дээ. Тий. Тэгэхээр байдал бол ийм байна. Гэтэл одоо жишээл Америкийн том мэрэгжилтнүүд юу гэж ярьж байна вэ гэхээр ерөөсөө Украиныг одоо нэг амтай байлгахын тулд жилд $100 сая шаардлагатана гэж. Тэрбум үү? Тий, тэрбум. Тэрбум доллар шаардлагатана гэж ярьж байгаа юм байна лээ. 100 тэрбум. Тийм байна. Тэгэхээр эн чинь
одоо эдгээр чинь мөнгө олох гол боо яриа хөрөө үсгээд л тэгээд л ирэх 2 жилд одоо 200 тэрбум доллар яаж олох уу гэдэг толгойн өвчтөл сууж байгаа юм байна лээ. Тэ. Тэгээд хамгийн гол нь бол Америкийн нэгдсэн улс энд улаан мөнгө өгөхгүй гэдэг нь бол үндсэндээ бол тодорхой болсон байна лээ. За тэгээ одоо ингээд авилгалын асуудлыг дуусгаад юу руу оръё? Энэ Америкийн Трампын одоо энгийн төлөвлөгөө 28 зүйлтэй энгийн төлөвлөгөөний талаар хэдэн зүйл ярив. Энэ бол сүүлийн хэд хоног бол маш их идэвхтэй яригдж байна. Ерөөсөө одоо үндсэндээ бүх мэдээллийн хэрэгслүүдийн ерөөсөө гол анхаарал татж байгаа асуудал бол энэ байна. Гэтэл энэ баримтч бол одоо лик болоод гараад ирсэн тийм ээ. Алдагдаад гарч ирсэн гэж байгаа юм. Тэгээ их янз бүрийн одоо сонин мэдээнүүд яваад байна. Гайхалтай. Одоо бүр тэр байтугай энэ Трампын одоо 28 зүйлд энгийн төлөвлөгөө гэдгийг Трамп өөрөө үзээгүй гэсэн мэдээч жишээлбэл явж байна. Тий. Тэгэхдээ энэ юм байна л да. Одоо хэрэгцүүлээд ингээ бодоод байхад жишээл 10 сарын сүүлчээр Америкийн Флорида мужид хиний Путин ерөнхийлөгчийн бие төлөөлөгч тэнд байсан. Дмитрий хэмблээд нэрийг би мартчихлаа. Тэр тэнд ингээд байж исэн. Тэр үед тэнд Флоридад Witkoff Америкийн төлөөлөгч Witkoff очиж тэнд бас тэнд тэр хоёр уулзаж ярилцсан болов л та. Тэгэхдээ Оросын тал юу гэж одоо мэдгэж гэнэ вэ гэхээр одоо хүртэл Путин ч өөрөө хэлж байсан түүний одоо хэвлэлийн төлөөлөгч Песков ч ярьж байсан. Бид одоо хүртэл юу албан ёсоор энэ саналыг хүлээж аваагүй гэж. Ямар ч байсан энэ гэрээг одоо ийм гэрээ байгаа гэдэг зөвшөөрчихөж байгаа тийм үү? Гэрээг зөвшөөрсөн. Сая бүр тэр байтугай өчигдөр байна уу, уржигдөр байна уу? Путин энэ 28 зүйлт энгийн төлөвлөгөөг хэлэлцээ хийх үндэс болгож болно гэж хэлсэн байна лээ. Энэ бол их сайн гэд. Гэтэл Европын орнууд бол энийг маш хатуу эсэргүүцэж байгаа. Ерөөсөө хэд их Оросын талыг баримталсан ийм баримт бичгийг Трамп гаргаж ирлээ гэж эгдүүцэж дургуутж байгаа юм байна. Тэгэхээр одоо сая энэ чинь юу вэ? Өчигдөр байна уу? Уржигдөр байна уу? Женевт Европын гол том орнууд орнуудын юу нэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар нь очиж яг энэ Трампын төлөвлөгөөг хэлцэж байгаа юм байна лээ. Хэлэлцээд дууссан. Тэгээд бас саяхан авсан мэдээгээр Европын орнууд өөрсдөө 24 зүйлтэй санал дэвшүүлж гин гинэ. Би тэрнийг олж уншааг учраас өнөөдөр бол ярих надад боломж алга байна. Гэхдээ тэр дотор жишээлбэл юу ажиглагдаж одоо юу ажиглагдж байна вэ гэхээр тэр хүмүүсийн ярьж байгаагаас би сонссон. Ерөөсө Трампын энэ саналыг бол аль болохоор Оросын тэр байр сууриас нь наашин хүнд татаж Украиныг илүү дэмжүүлэх тал дээр анхаарлаа төвлөрөх тал руу явуулсан байна. Тэгэхээр бас ийм яриа явж байгаа юм байна лээ. Энэ Трампын төлөвлөгөө бол нэлээд дээр үеэс яригдж байсан гэж. Бас Анкораж. Тий. Өөрөөр хэлбэл одоо Аляскийн Анкораж хотод хоёр ерөнхийлөгчийн уулзалтын үр дүнд энэ яриа хөөрөө хоёр улсын хооронд яригдаад явагдаад тэгээд тэд нар бол тэр доогуур улсууд нь мэрэгжлийн улсууд нь энэ баримт бичгэн дээр ер нь сууж оролцсон юм болов гэсэн яриа явж байгаа. Гэхдээ Оросын тал бол одоо бид нар болов албан ёсны энэ юу аваагүй гэж яриад байгаа юм байна лээ. Гэхдээ энэ нэг жоохон юу яагаад байгаа юм байна л дээ. Жоохон бас зөрчилдөөнтэй мэдээлэлүүд гараад байгаа юм байна лээ. Тэгэхдээ миний ойлгож байгаагаар бол жишээ нь Оросын тал бол ер нь энэ төлөвлөгөөг боловсруулахад оролцсон байна гэсэн сэтгэл надад өөрт төрсөн. Тэ. Яагаад гэвэл үнэхээр одоо уншаад байхад бол ерөөсөө зайлш үнэхээр одоо тэр Анкоражийн үед тэр ярилж тохирцсон зарчмуудын үндсэн дээр бас
энэ төлөвлөгөө боловсруулагдсан юм байна гэсэн сэтгэл надад төрсөн. Тэгэхээр энэ нэг тодорхой яриад эхлэе л да. 28 зүйлтэй байна. 28 зүйлтэй. Тэгээд яг нөгөө эсэргүүцэгч нар бол одоо Оросд маш ашигтай юм хийж, Оросын үгэнд орж ийн, ам багтаж ийн гэж яриад байгаа. Тэгж байгаа. Тэгээ уншаа үзэхэд бас яг тийм биш юм байл. Тийм. Одоо тайлбарлаа. Тэгэхээр энэ юу л да бүр тэр байтугай одоо энэ Женевт энэ уулзалт ингээд дуусаад Европын орнууд өөрсдөө саналаа гаргаад өөрөөр хэлбэл илүү Украины талыг дэмжсэн саналаа гаргаад тэгээ тэрнтэйгээ хамт Вашингтон руу явж магадгүй гэсэн бас мэдээлэл явж байгаа юм байна лээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо хинд Трампт л очиж ятгах гэсэн тийм л бодолтой юм байна л да. Өмнө нь бас яг тиймэрхүү юм болсон шүү дээ. Тий. Тэгэхээр одоо энэ 28 зүйлийн ингээд би товчхон яриад явчих. Тий. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө нэгдүгээр зүйлд нь юу орж ийн гэхээр ерөөсөө Украины бүрэн эрхт байдлыг нотлоё гэж байгаа юм байна. Бүрэн эрхт байдал. Хүлийн зөвшөөрье гэх тийм. Хүлийн баталгаажуулъя гэж. Тий. Ганц газар нутгийн асуудал биш яригдаагүй шүү дээ. Зөвхөн бүрэн эрхт байдлын суверенитет гэж. Бүрэн эрхт байдлыг нотлоё гэж. Тий. Хоёрдугаарт нь бол ерөөсөө харилцан үйл давтлах гэрээ байгуулъя гэж. Тэр нь бол Орос, Украин, Европын хооронд бүр одоо тийм бүх одоо асуудлуудыг хамарсан, аюулгүй байдлын асуудлуудыг хамарсан тийм цогц гэрээ байгуулъя гэсэн санал тавьж байгаа юм байна. За энийг бол яг нарийн ярил бас юутай холбож болно. Путины ярьжсэн зүйлтэй холбож болно л доо. Путин чи яриад байгаа шүү дээ. Бид нар зөвхөн гал зогсоохын төлөө биш ээ. Бид нар ерөөсөө энэ асуудлыг цогц байдлаар нь шийдъя. Тий. Инх тайван байдал тогтооё. Хоёрын хооронд бид нар ингэж гал зогсоохыг бол хүлээн зөвшөөрөхгүй гэж ярьж байгаа. Гал зогсоохыг хүлээн зөвшөөрөхгүй байсны гол учир начир нь юунтай холбоотой байна вэ гэхээр яг тэр хугацааг чинь ашиглаад Европын орнууд Украиныг зэр зэвсгээр яг тэрүүхэн хооронд одоо жишээл сараар одоо гал зогсоолоо гэхэд бол яг тэр цагийг ашиглаад баахан одоо зэр зэвсэг нийлүүлэх ажлаа хийх байхгүй юу. Энэ ажил чи өмнө нь хийж л хийсэн шүү дээ. Тэгэхээр эндээс чинь бол одоо үнэхээр Оросын тал бол бас сургамж авчихаа сууж шүү дээ. Тийм учраас энийг хүлээн зөвшөөрөхгүй гэж ярьж байгаа. Тий. Тэгэхээр ерөөсөө тэр асуудлыг шийдъяг бол нэг мөсөн инх тайвны гэрээ байгуулъя. Аюулгүй байдлын асуудлыг бүх талаас нь авч үзээд баталгаа гаргая. Тэгээд сайхан инх тайвнаар зэрэгцэн оршио гэсэн ийм санаа гаргаж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол тэрнтэй бас холбоотой юм а гэж би хэлэх гэж байна л да. Тий. Тэгээ 3 дугаарт нь бол жишээлбэл Орос хөрш зэрэгэлдээ орнууд руугаа довтлохгүй. НАТОд ихтэй зүүн зүгт тэлэхгүй. Ийм амлалт авъя гэж байгаа юм байна. За энийг бол одоо бүр нарийн ярих юм бол Горбачовын үед 90 онд хоёр Германыг нэгтгэхийг зөвлөлт холбоот улсаас зөвшөөрөөч гэж их хүсэлт гаргаж байсан. Хэрвээ зөвшөөрөх юм бол НАТО нэг сөмч зүүн тишгээ тэлэхгүй гэдэг амлалтыг Америкийн төрийн нарийн бичгийн дарга байсан Джеймс Бейкер аммочгүй өгч ирсэн. Энэ бол гэрээ цаасан дээр гэрээ байгуулаагүй учраас би нэг тэгж хүмжилдэг л дээ. Тэ дараа нь бол эднэр тийм гэрээ байсан ч юм уу ч юм уу протокол дээр л бичээстэй байгаа гэл орхигдсон байгаа жишээ нь. Тэгэхээр одоо жишээлбэл хүнтэй одоо өөрөөр хэлбэл тэр итгэлцлийн асуудал гэдэг нэг чухал юм байдгийг. Өнөөдөр итгэлцэлгүйгээр улс хоорондын харилцаа хөгжин гэж юм байдаггүй юм. Ялангуяа энэ улс төрийн чухал асуудлууд дээр. Тэгэхээр энэ дээр бол одоо нэг ёсондоо одоо Америкт ч бай, баруун Европынд ч бай, Оросын холбооны улс итгэлгүй болчихсон сууж байгаа байхгүй юу. Минскийн хэлцээрүүдийн тухай чиглэлээр түрүүн нэлээд тодорхой ярьж байсан. Тэн дээр маш тодорхой байгаа шүү дээ. Гэрээ байгуулж гэрээ байгуулчихад баталгаажуулчихад тэгээд дараа тэр гэрээгээ бид нэр анханасаа хэрэгжүүлэх бодлого байсан гэд Францын ерөнхийлөгч, Германы канцлер хоёр мэдэгдчихэж байгаа. Энэ ер нь юу гэсэн үг вэ? Өөрөөр хэлбэл ерөөсөө энэ дэлхийн ертөнцид өнөөдөр бид нэг нэгэндээ итгэх итгэл байхгүй болчлоо.
Ийм л сонин өнөөдөр олон улсын байдал одоо бид нар аж төрж байна штэ гэдгийг л одоо ойлгохоос өөр аргагүй байдал орж байна. А энэ бол үнэхээр ийм байдлаар ингээд цаашаа явах юм бол ерөөсөө ямар нэгэн байдлаар энэ олон улсын чухал гэрээ хэлцээрүүд байгуулагдах ямар ч боломжгүй болно гэсэн үг. Тэгээд ч одоо та нарт мэдж байгаа. Одоо Америк нэгдсэн улс хоёр талын гол гэрээнүүдээс сая сүүлийн 10-20 жилийн хугацаанд гараа явчлаа шүү дээ. Дараалал гараа явсан. Стратаа бүр гараа явчихсан шүү дээ. За тэгэхээр НАТО бол тэлэхгүй гэдгийг энэ албан ёсоор бичсэн. Гэхдээ энийг Европын тал эсрэг үсэж байгаа юм байна. Мэдээж хэрэг. Яагаад гэвэл цаад улчин толгойд нь Украин гөрж хоёр байж байгаа шүү дээ. Тий. Тийм учраас одоо жишээлбэл ийм баталгаа авчгал юм бол баталгаажуулчих юм бол жишээлбэл Украинаас гадна гөрж орж чадахгүй гэсэн үг. Нүүбг нь НАТОд орж чадахгүй гэсэн үг. За тэгээд энэ дээр бас тэр нэг сони өгүүлбэр байгаа. Орос хөрш зэрэгэлдээ орнууд руу довтлохгүй гэж байгаа. Тий. Энийг бол Оросууд хэрхэн хүлээж авахгүй л. Оросууд өөрсдөө санаагаараа зургаараа довтлцсон байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол асуудал гарна. Жишээ нь. Тий. За Орос НАТОгийн хооронд яриа хэлэлцээ болно. Анууд зуучлагч нь болно гэж байгаа юм. Тэгэхээр аюулгүй байдлын бүх асуудлуудыг шийднэ гэж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө аюулгүй байдлын баталгаа гаргая гэж байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр би нэг юм нэмээд хэлье л да. Одоо гинтхэн ухаарсан юм шиг ийм юм бичиж байна л да. Тэгэхэд Украины дайны өмнө 21 оны 12 сард Путин ерөнхийлөгч одоо аюулгүй байдлын баталгааны гэрээ байгуулъя гэдэг саналыг ерөнхийлөгч Байден НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга тэр үеийн Столтенберг хоёрт хоёуланд нь бичгэд аль нь үгүй гэсэн хариу өгсөн шүү дээ. Аль нь зөвшөөрөөгүй. Одоо л энэ асуудал гарч ирж байна. Энэ дайны үр дүнд одоо гарч ирж байна гэж хэлэхээс өөр аргагүй байдал байж орж байна л да. Тэгэхээр энэ бол үнэхээр бодуу штэ. Энэ аль түрүүн энэ ууланд дайн гарахгүй Украин бүтнээрээ үлдэх боломж байсан уу? Байсан. Минскийн хэлцээрийн дараа Украин бүтнээрээ үлдэх байсан уу? Үлдэх боломж байсан уу? Байсан. Өөрсдөө зөвшөөрөөгүй шүү дээ. Тэгээ одоо юу яаж байна? Одоо тэгээд энэ Стамбулд чинь ерөөсө 22 оны 3 сард Стамбулд Зеленский чинь давхиж очиж үндсэндээ бууж өгөөд гэрээн дээр үндсэндээ гар үсэг зурцсан байсан шүү дээ. Үзгэлцсэн байсан. Би энэ тухай өмнө нь ярьж байсан. Тэгж яхад нь яг буцаад ирэнгүүт нь тэр үеийн Английн ерөнхий сайд Борис Джонсон давхиж орж ирээд чи хэрвээ та нар дайнаа үргэлжлүүлэхгүй юм бол Европын холбоо Европын орнууд та нарт тусламж үзүүлэхгүй шүү гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл чи эсвэл байлд тэгээд тусламж аав. Байлдахгүй бол бид нар чамд тусламж үзүүлэхгүй гэж. Ерөөсөө тийм л юм хэлсэн. Тэгээ эн чин дайтад явсан. Тэгээ хамгийн гол нь тэд нар юу гэсэн гэхээр бид нар та нарыг ерөөсөө ялан ялтал чинь дэмжинэ. Бүх талаар дэмжинэ гэж ийм мамчгаа өгсөн. Тэгэл энийг ярьсан хэвээрээ сууж байгаа. Тэгээ саяхан энэ Борис Джонсон ярилцлага өгсөн байна л л дээ. Тэр ярилцлаган дээрээ энэ 28 зүйлтэй Трампын саналыг маш хатуу шүүмжилсэн байна лээ. Тэгээ бүр бол энэ бол Украинаас урвж байгаа хэрэг гэж хэлсэн байна лээ. Өөр. Тэгэж шүүмжилсэн байна лээ. Тэгэхээр энийг бол би бас тайлбарлаж ярих хэрэгтэй болов гэж бодоод байна л да. Тэгээд яг хөө энэ дээр бол дараа нь Украинд 5 дугаар зүйлд нь бол ерөөсөө Украинд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгнө гэж хэлж байгаа. Та мэдээж хэрэг энэ дээр бол тэгэл гэрээ байгууллаа гэсэн үг л дээ. Тэгээ Оросын тал одоо эцэнт харилцсан аюулгүй байдлын баталгаа гаргана гэсэн үг л дээ. Нэг нь нөгөөдөгтөө баталгаа гаргаж өгнө гэсэн байхгүй л дээ. Харилцсан баталгаа гаргаж өгнө л гэсэн үг. Тэгээд 6 дугаар зүйлд нь Украины зэвсэг түвшний асуудал байж байгаа. Та нар одоо бид нар мэдж байгаа шүү дээ. Бид дээр нэлээд ярьж байсан. Энэ Оросын нэг том зорилго бол
Украинд демилитаризаци гэж. Өөрөөр хэлбэл цэргийн тоог үлэм хэмжээгээр хоригдуулна гэж. Тэгэхээр энэ дээр хэн Украины зэвсэг түвшний 600 мянган цэргээс хэтрэхгүй гэж оруулсан байна. Жишээлбэл Америкийн энэ саналд 600 мянга. Та нар бодоод үзтээ. Энэ ямар их том. Инхийн үед ийм их том айрам ийм жижигхэн улсад байх хэрэг байна уу? Энэ ч одоо хичнээн тэрбум долларын одоо жишээлбэл зардал гарах бай. Энэ 600 мянган цэргийн чинь одоо хооллон за тэгэл эн чинь зүгээр хооллохгүй шүү дээ. Тэр чинь байр орон сууц тэгэл одоо нэгэл цэргийн бэлэн байдал одоо байлгах нэгэл сургуульд мургуулалт тэгэл ингээл явна гэсэн үг. Ямар их хэмжээний мөнгө гарах бай. Тэгэхээр энэ дээр бол жишээлбэл юу энэ чинь Европт бараг хамгийн том айрамтай улс шүү дээ. Сайн 24 оны байдлаар ерөөсөө энэ Украины зэвсэг түвшин чинь 880 мянган цэрэгтэй байсан байна. За тэгээ бусад орнуудыг аваад үзье л дээ. Би цөөн хэдэн орныг хэлье. Польш одоо үндсэндээ бол одоо Оросын эсрэг хамгийн их одоо тийм улангассан дайсагнсан байдлаар хандж байгаа улс бол Польш байгаа. Өнөөдрийн нийт зэвсэг түвшнийхэн тоон 216 мянган хүн байна. Франц 204 мянга. Герман 185 мянга. Итали 171 мянга. Англи 184 мянга. Испани 117 мянга. Грек 143 мянга. Румыни 81 мянга. Нидерланд 41 мянга. Финлянд 30 мянга. Швед 27 мянга. Норвеги 70 мянга. Гэх мэтчлэнгээр байна. Турк бол НАТОгийн орон. Гэхдээ Турк бол их том улс л да. Энэ ч одоо Европ, Азийн одоо зааг дээр байдаг улс л да. Ер нь бол бараг Америкийн дараа Турк зэвсэг түвшнийхээ хэмжээгээр орж байгаа баг гэж би одоо ойлгож байна. Тий. Турк одоо 355 мянган цэрэгтэй юм байна. Америкийн нэгдсэн улс 1.3 сая цэрэгтэй. Тий. Тэгэхээр энэ нийтдээ одоо жишээлбэл НАТОг аваад үзэхэд НАТО бол үндсэндээ 3.5 сая орчим цэрэг албан хаагчтай байна. Бүх гишүүн орнуудыг нийлүүлээд үзэх юм бол 973 сая орчим хүн амтай байна. Тэгээд энэ 25 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй байна энэ улс орнууд. Тэгээд цэргийн зардал нь 22 оны байдлаар энд гарсан байна л дээ. Нийт цэргийн зардал нь 55%. Дэлхийн нийт зардал дотроос 55%-ийг эзэлж байна. Энэ. Тэгээд энэ Европын орнуудынх бол одоо Европын холбооны орнуудынх цэргийн зардал бол нийтдээ 507 тэрбум доллар байна. Америкийнхыг би ярьж ирсэн те. Америкч одоо бараг 1.80 доллар төрж байгаа. Бараг 1.80. Тэгэхээр Америкийнхтай нийлүүлэхээр 1.80 500 тэрбум доллар НАТОгийн орнууд зэрэг зэвсэгт зарцуулж байна гэсэн үг. Тий. Ийм одоо юу байж байна л да. Энэ тоогийн арга. Тэгэхээр энэ тооноос ингээ харахад бол Украин Европ дотор хамгийн их том айрамтай байна. За яг одоо дайнтай байгаа гэдэг утгаар ийм байх нь бас аргагүй байх л да. Тэрний би бодож байна. Тэр одоор тийм их том тоонд хүрэхгүй байгаа хаа. Энэ 800 тэр 600 мянга гэдгийг Европын холбоо жишээлбэл 800 мянга гэж болгож байна гэж байгаа. Магадгүй. Энэ чинь тоо чинь энэ тэнд янз бүрээр гарч байна. Энэ тоонууд бол ер нь бол эднэр энэ Украин бол ер нь түүхэндээ тийм их цэрэгтэй байгааг баг. 200-300 мянган цэрэг байна л гэж үн ярьжсэн да. Энэ дайны туршид. Тэгээд тэр нь бол одоо мэдээж үлэмж хэмжээгээр багассан. Тэрнийг нөгөө одоо хөлсний зэргүүдээр нөхөж ингэж хөлсний зэргүүд байгаа. Тэгээд нөгөө юу Украин чинь юу шүү дээ. Нийтдээ ч одоо ингээ 600-аад мянга. Тэгэхдээ эн чинь сая гаруй хамгийн сүүлийн тоогоор хэдвүлээд Америкчууд ярьж исэн.
сая 800 мянган хүний одоо мянган хүн алагдсан, шархагдсан нийт тоо. Сая 800 мянга гэж ярьж байгаа. тэгээж одоо том тоо. Их том тоо. Үнэхээр их том тоо. Тэгэхээр одоо хамгийн тэгээд сони юм нь энэ ийм инх тайвны төлөвлөгөө гарчаад байж хахад нөгөө л Европын том орнууд ялангуяа Англи, Герман, Франц гурав дайнаа үргэлжлүүлээл гэсэн яриагаа үргэлжлүүлсэн хэвээрээ л байж байна. Өөрөөр хэлбэл одоо энэ Украин тэгээд ер нь хүн аман тэгээд ерөөсөө цөөрсөн шүү дээ. Би түрүү ярьж ирсэн баг. Тэр чинь нөгөө Украины ерөнхий сайд театр ажиллаж ирсэн хүн дайнаас өмнө 57 сая хүн амтай байсан. Одоо бид нар 20 саятай үлдлээ гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол нэлээд ойрхон очиж байгаа тоо байх л да. Ягаад гэвэл их хэмжээ олон сая хүн гадагшаа дөрвөөд гарсан л да бас. Тэгэхээр цаг нэлээд явчлаа. За шахаад гол поинтуудыг за тэгэхээр цааш нь тэгэхээр энэ Украины зөвшөөрлөгч 600 мянгаас хэтрэхгүй гэж бичсэн байна. Энэ бол том орохгүй том тоо. 85 мянга гэж одоо нөгөө Стамбулын гэрээнд Оросын тал тавьж ирсэн байлээ. Юу? Энэхийн цагт 85 мянган зэрэгтэй байх тулаа гэж тийм. Тий. Тэр үед Оросын тал бол та нар 85 мянгаас хэтэрж болохгүй шүү гэсэн. Болохгүй. Тэгэхээр энэ бол нэлээд маргаан гарсан. Нэлээд том маргаан гарна л да. Ер нь 600 мянган зэрэгээр яах юм бэ гэдэг. Инхийн үед 600 мянган зэрэгээр яах юм бэ гэдэг л асуудал гарч ирж шүү дээ. Аяндаа өөрөө. Тийм. Тэгэхээр энэ асуудалтай. Гэхдээ бүр инээдэмтэй барууны орнууд сая Женевт энэ 600 мянган зэрэгтэй байхыг аваачаад 800 болгож тэгсэн байна. Нэмсэн байна л. Тийм. Тэгэхээр ингэж одоо жишээлбэл юу өсч байна нөгөө л нөхдөд тий Дани хэлнүүд бол тий. Тэгэхээр Украины одоо энэ 7 дугаар зүйлд нь юу гэсэн гэхээр ерөөсөө Украиныг НАТОд эсэхгүй гэдгээ үндсэн хуульдаа бичиж оруулахыг шаардах юм байна. Гэтэл нөгөө тал эсрэгээр Украин НАТОд эсэх нь НАТОгийн гишүүдийн одоо консенсус зөвшөөрлөөс хамаарна гэж хэлсэн байна. Тий. Өөрөөр хэлбэл энийг хүлээн зөвшөөрөхгүй л дээ. Тэгээ Европ орнууд хүлээн зөвшөөрөхгүй. Тий. Ингээл маргалдаад байж байна. Тэгээ энэ бол маргааны асуудал. Тэртээ тэргүй энэ яригадаад эн чинь нэлээд том асуудал болж хувирна л да. Тэгэхээр энэ дээр ямар одоо хиллэг ямар одоо томьёололд хүрэх тэд нэр өөрснөө хоорондоо хүрч чадах нүггүй гэдэг асуудал нэгдүгээр гарч ирнэ. Хоёрдугаар Оросууд тэрнийг зөвшөөрөх үгүй гэдэг л асуудал гарч ирнэ шүү дээ. Аянда. Тий. За тэгээд бас нэг заалт нь бол ерөөсөө НАТО Украины нутаг зэвсэгт хүчнээ байрлуулахгүй гэсэн амлалт авч байгаа юм байна. За энийг европчууд бас дэмжихгүй байна. Тий. Сая Женевт ярьж байсан улсууд ч бол энэ заалтыг жишээлбэл хасж явах жишээтэй. Тэгээд одоо жишээл Украинд инх тайван байдалд одоо тогтоолоо гэхэд жишээлбэл хариу болгож нөгөөдөл нь Европын сөнөөгч онгоцуудыг Польшид байрлуулна гэж байгаа. Одоо тэнд нарийн ярил одоо тэнд ч тэнд байгаа. Гэтэ тэнд нэмэх нь л дээ. Польшид өөрөөр хэлбэл. Ийм юм яригдж байна. За тэгээд одоо энэ Америкийн нэгдсэн улс бол өөрийн одоо жишээлбэл бас ашигаа бодсон байна. Тэгээ энэ дээр ямар асуудал гарч ирж байгааг гэхээр ерөөсөө Америкийн нэгдсэн улс одоо аюулгүй байдлын баталгаа гаргасныхаа хариуд нөхөн төлбөр авна гэж байгаа юм байна. Нөхөн төлбөр. Тэгээд хэрв Украин Орос руу довтлох юм бол аюулгүй байдлын тэр баталгаа үгүй болно. Хүчингүй болно гэсэн үг гэж одоо оруулсан байна лээ. Харин Украин руу довтлох юм бол түүний эсрэг цэргийн хүчээр тэмцэн 20 гаруй хэмжээнүүдийг сэргээнэ гэсэн байна. Энэ нь бол Оросын холбооны улсын эсрэг заалтал байна л л дээ. Тий. Тэгээд бас энд бас нэг юм санаа орсон байна лээ. Хэрв Украин Москва гэж байгаа маа. Москва Санкт-Петербургийн эсрэг ямар нэгэн шалтгаангүйгээр пуужин харуулах юм бол аюулгүй байдлын баталгаа хүчингүй болно гэсэн байна. Тэгээ энэ Украин Москва, Санкт-Петербург хоёрыг онцолж гаргаж байгаа юм байна л да. Тий. За тэгээд
11-р зүйлт нь бол Украин Европын холбоонд элсэхэд бол саадаггүй. Тэгэхдээ энэ асуудал бол эдний шийддэг асуудал биш. Европын холбоо өөрөө шийдэх учраас тэгж орхиж байгаа юм байна. Тэн дээр нь бол ямар нэгэн саад дотор учруулахгүй гэж одоо нэг ёсондоо амлалт авч байгаа юм байна. За тэгээ 12 дугаар зүйлд нь юу урж яах вэ гэхээр Украиныг сэргээн босгох дэлхийн хэмжээний багц арга хэмжээ гэж том заалт гарч ирж байна. Тий. Тэгэхээр энд бол жишээл Украины хөгжлийн фонд байгуулъя гэж санал болж байгаа орж байгаа юм байна. За энэ дээр бол тэр технологи, хиймэл оюун ухаан, тэгэл дата төвөдөл Украинд бий болгохоор болж байгаа юм байна. Дэд үтц. Тий, дэд үтц. Тэгээ ануу Украинтай хийн хоолойг сэргээх агуулгыг байгуулахаар хамтран ажиллана гэж байгаа юм. Тэгээ дайнд нэрвэгдсэн газруудыг сэргээн босгох ажиллагаа явна. За дэд бүтцийг хөгжүүлнэ. Ашигт малтвал болон байгалийн нөөцийн олборлолт. За энэ дээр бол Америк нэгдсэн улс нэлээд сонирхолтой байгаа шүү дээ. Түрүүн бас гэрээ байгуулсан шүү дээ. Тэр ховор элементийн тухай гэрээ байсан санагдаж байна. За тэгээд Дэлхийн банк тусгай санхүүгийн багц боловсруулж бас хэрэгжүүлнэ гэж байгаа юм байна. Ингээд давхар хийхээр болж байгаа юм байна. Тэр эндээс бол нэг сонин зүйл бол энэ Украины хөгжлийн фонд байгуулахдаа тэр мөнгө нь хаанаас гарах уу гэж энэ Бельгид Оросын цацаасан хөрөнгөнөөс $100 тэрбум гаргана гэж байгаа. Тийм юм оруулсан байна л. Тэгээд энэ $100 тэрбум хэрхэн яаж ашиглах уу барих уу гэдгийг энэ хөгжлийн фондын дарганд шийднэ гэж байгаа юм. Тэр хөгжлийн фондын дарга нь хингэж Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп өөрийгөө болгож байгаа юм байна. За ингээд ийм сонин заалтууд орцсон байна. Өөрөөр хэлбэл энэ чинь Орос тэрэнд нь оролцохгүй нэ шүү дээ. Тэгсэн мөртөө Оросын хөрөнгийг ашиглах гэж юм гэсэн үг шүү дээ. Нэг өсөндөө. Тэ. Тэгээд яг хуу Оросын талд хандаж юу гэж яах вэ гэхээр 13 дугаар зүйлдээ Оросыг дэлхийн эдийн засагт эргэн нэгтгэхэд бол дэмжинэ гэж байгаа юм байна. За 20 арга хэмжээг үе шаттайгаар цуцалнаа гэж байгаа юм байна. Тэгээ ануу эрчим хүч, байгалийн баялаг, дэд бүтцэц, хиймэл оюун ухаан, дата төвүүд байгуулна. Хойд мөсөн далайд газрын хуур элемент олборлох зэрэг салбарт хамтран ажиллана гэж байгаа юм. Энэ бол Оросын холбооны улстай гэсэн үг. Америк Орос хоёр гэсэн. Тий. Тэгээ Оросыг одоо нөгөө дэлхийн том 7 гэж байдаг шүү дээ. G7 гэж ярьдаг. Тэгээд тэрэндээ дахиж эргэж оруулнаа гэж байгаа юм байна. G8 болгоо. G8 болгоё гэж санал болгож байгаа юм байна. За тэгээд бас нэг анхааралтай юм бол тэр зарцаасан хөрөнгийг ингэж ашиглаж байхдаа тэндээс гарсан бүх ашигийнх нь 50%-ийг ануу хүртэнэ гэж байгаа юм шүү. Бас 50%. Тэгээд Оросын тэр үлдэгдэл хөрөнгийг тодорхой салбарт бас ашиглана гэсэн байгаа юм. Тэгээд яг энэ дээр бол бас юу оруулсан байна л дээ. Одоо Оросын холбооны улс чинь Украины нийт нутаг дэвсгэрийн 22% гэж байна лээ. Одоо 20% гээл 19-20 гээл ярьж байсан. Одоо 22% болцсон байна. Тэ. Америкийн мэдээллээр бол. Тэгэхээр энийг бас зүгээр үлдээхгүй жишээлбэл ануу Орос 2 хөрөнгө оруулалтын тусгай хэрэгсэл бий болгоод тэгээ энэ хөрөнгөнөөс Оросын эзэлсэн нутаг дэвсгэрт бас тодорхой хэмжээний мөнгийг бол хүртэнэ. Хөрөнгийг хүртэн гэсэн ийм санал бас оруулж байгаа юм байна лээ. Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээнүүдийг сэргээх юм байна. Хоёр тал. Тэнд юу юм байна? Энэ энийг би ярина одоо. Тэгээд юу яаж байгаа юм бэ? Аюулгүй байдлын асуудлаар Америк нэгдсэн улс Орос 2 хамтарсан ажлын хэсгийг байгуулна гэж байгаа. Тэ. Ажлын хэсэг байгуулад өөрөөр хэлбэл энэ гэрэн дээр ажиллана гэсэн үг л дээ. Тэ. Гэхдээ энэ дээр нөгөө Европуудыг оруулаагүй учраас Европчууд бол энийг маш их эсрэг үзэж байгаа. Ерөөсөө аливаа хэлэлцээнд Украиныг Европын орнуудыг оролцуулах шаардлага. Гурван этгээдэл нэрлсэн байна. Америк, Украин, Орос 3 хамтарсан ажлын хэсэг байгуулна гэж тийм ээ.
Гэхдээ тэрнийг би мэдгүй. Украинад орсон байв гэд мэдгүй байна. Энэ Ану Орос хоёр л хамтарсан ажлын хэсэг байгуулах юм яригдж байгаа юм шиг байна лээ. Тий. За тэгээд энэ Европ болон Украины эсрэг үл давтах тухай заалтыг хуулиндаа тусгаж баталгаажуулна гэж байгаа юм. За тэр нь бол Оросын холбооны улс өөрийнхөө хуулинд Европ болон Украины эсрэг үл давтлах тухай заалтыг хуулиндаа оруулна гэж байгаа. Энийг одоо авирсын тал дэмжин гэдэгт би ихээхэн эргэлдэж байна. Яаж энийг чи өөрөөсөө бол эн чин нэг ёсондоо Оросыг төрөмгийлэгч гэж л нэрлэх гээд байна да. Тэгж байгаа. Тий. Тэгэхээр энийг Оросын тал бол зүгээр суугаад зөвшөөрөө суuna гэдэгт би нэг жаахан эргэлдэж байна. За ингээд цаашлбал энэ цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийг хязгаарлан хоригдуулах тухай гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлыг үргэлжлүүлнэ гэсэн байна. За яг хөө энэ дээр бол шүү дээ. Олон хоёр талын гэрээ хүчингү болсон. Тий. Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ бол бүр нүүб дээр хилцэгдээд 1968 онд батлагдчихсэн гэрээ. Энэ бол ерөөсөө цөмийн зэвсэгтэй 5 гүрнээс гадна шинэ цөмийн зэвсэгтэй гүрэн бий болохгүй байх гэрээ гол үзэл бодолтой үзэл санаатай гэрээ байсан байхгүй юу? Нэгд. Хоёрдугаарт энэ гэрээг бол атомыг бол энгийн зорилгоор ашиглахад магатэ гэж бүр зориуд эний чинь гартаа оруулж хариуцаж авч байгаа байгууллага нь магатэ олон улсын атомын энергийн байгууллага. Тий. IAEA гэж англи дээр байдаг. Тий. Оросоор магатэ гэдэг. Тэгэхээр энэ байгууллага бол яг баталгаа гаргадаг. Тухайн аль нэгэн улсад атомын цахилгаан станц одоо жишээлбэл баригдлаа гэхэд тэр заавал олон улсын атомын энергийн агентлагад мэдээлдэг тэдний хяналтанд энэ бүх ажил явдаг ёстой номтой байдаг. Тэгэхээр энэ бол ингээд энэ гэрээ бол тэртээ тэрнгүү хүчин төгөлдөр байсан. Би одоо энийг одоо ингээд үргэлжлээд явна л гэсэн үг л дээ. Нарийн ярил цөмийн зэвсгийг үлдүүлэх гэрээнд Украин гарын үсэг зураад баталсан улс. Тийм учраас энэ гэрээнд байдаг улс. Тийм учраас жишээлбэл Украин тэр цөмийн зэвсэг өөрийнх нь нутаг дэвсгэр дээр тухайн үед социализмын үед тэнд байрлуулж исэн цөмийн зэвсэгтэй пуужингуудыг буцааж өгдөг нь буруу байсан гэж Зеленский нэг хэсэг ярьлаа шүү дээ. Тэгэхээр ер нь бид нар цөмийн зэвсэгтэй яагаад байж болдоггүй юм гэсэн яриа үүсгэж ийснийг бол энд сануулах хэрэгтэй л дээ. Энд чинь тэд нар цөмийн зэвсэгтэй байх эрх байхгүй юу? Яагаад гэвэл энэ гэрээгээр үүргээ хүлээсэн улс. Тий. За тэгээд энэ старт 1 гээд одоо цөмийн зэвсгийн зэвсгийг хоригдуулах тухай анхны гэрээ. Энэ бол Америк Оросын хооронд зөвлөлт холбоот улсын хооронд байгуулагдж ирсэн гэрээ. Энийгээ бол ерөөсөө эргэж одоо сэргээе. Тэгээ ер нь энэ Трампын одоо ярьж байгаагаас үзэхэд бол ерөөсөө Трамп бол энэ цөмийн зэвсгийг хоригдуулах, цөмийн зэвсгийг хязгаарлан хоригдуулах устдах чиглэлээр ер нь үйл ажиллагаагаа энэ чиглэлийн одоо ажлыг зохион байгуулад явуулъя гэдэг саналтай юм байна лээ. Энийгээ бол Оросын талд хэлж байгаа. Тэгэхээр энэ бол хэрвээ Америкийн нэгдсэн улсын нэг зөвшөөрөх юм бол Оросын холбооны улс бол гэрээ байгуулад одоо хуучин гэрээнүүдийг одоо шинжилээд гаргаад ирэх бүрэн боломжтой байна л да. Тий. Энэ бол их чухал санаа. За. Тэгээд энэ Запорожийн атомын цахилгаан станцын ажил. За Запорожийн атомын цахилгаан станцыг бид нэр өмнө бас ярьж ирсэн. Өнөөдөр энэ Европын хамгийн том атомын цахилгаан станц. Европт хамгийн том. 6 том реактортай байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол ажлыг олон улсын атомын энергийн агентлагын хяналтанд дор сэргээж явуулаад тэгээд цахилгаан эрчим хүчийн 50% хоёр тал хүртнэ гэж Орос Украины тал. Өөрөөр хэлбэл 50% нь Украин руу, 50% нь одоо Орос руу явна гэсэн үг. Тэгээд бас энэ нэлийн тийм 28 санал зүйл орж ирсэн учраас нэлээд олон асуудлуудыг хамарсан байна лээ. Тэгэхээр энд одоо бүр
одоо энэ өөр улсуудын одоо соёл одоо тэр бүх юмд одоо их тийм хүлээцтэй хандах хэрэгтэй. Арьсны өнгөөр ялгуурлан гадуурх үзлийг арилгая, шашин шүтлэг, цөөнхийн хэл соёлыг хүндэтгэх, нацист үзэл суртал үйл ажиллагааг бол хориглох ийм заалтууд бас орж байгаа юм байна лээ. Энэ бол чухал. Энэ нөгөө Минскийн гэрээний гол заалтууд шүү дээ. Одоо Минскийн гэрээгээр хэрэгжүүлэгдээгүй. Тий. Тэгэхээр энэ бол их чухал. Ягаад гэвэл тэнд байгаа одоо шашин шүтлгийг бол украинчууд чинь хориглоод хүмүүсүүдийг баривчлаад торгоод янз бүрээр одоо жишээлбэл даралж хахалт үзүүлж байгаа шүү дээ. За энэ дээр газар нутгийн хувьд бол ийм яриа, ийм санаанууд орсон байна. За нэгдүгээр энэ Крым, Донецк, Луганскийг ерөөсөө де факто хүлээн зөвшөөрөё гэж. Тэгээ де факто гэдэг нь бол энэ болоод одоо зайлшгүй одоо энэ байдлаараа байг. Энийг бол статусыг одоо хүлээн зөвшөөрье. Гэхдээ де юре биш. Энэ чинь хоёр янз байдаг. Де юре бол одоо жишээлбэл хууль ёсоор хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл дипломат харилцаа тогтоохтой адилхан. Энэ дээр бол де факто гэдэг чинь бол одоо байгаа байдлын хүлээн зөвшөөрье гэсэн үг. Статусын хүлээн зөвшөөрье гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол Крым, Донецк, Луганскийг ерөөсөө Оросын холбооны улсын нутаг дэвсгэрийг хүлээн зөвшөөрье гэсэн үг ерөөсөө. За тэгээд энэ дээр харин Запорож, Херсон мужуудын хөлийг одоогийн байгаа фронтын шугамын дагуу хэвээр нь үлдээг зарцаая гэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл цаашдаа бол яриа хэлцээний бас асуудал байхыг бол үсэхгүй юм байна. Тэ. Өөрөөр хэлбэл энэ дээр янз бүрийн асуудал бол цаашдаа гарч магадгүй. Тэгэхдээ Запорож, Херсон хоёр чинь Оросын холбооны улсын нутаг дэвсгэр болцсон. Тийм учраас энэ дээр нэг их бас тийм амархан асуудал шийдэгдэхгүй байх болов уу гэж би зүгээр бодож байна. Харин тэр Донецкийн эзэлсэн нутгаас Украиныг цэргээ гаргах заалт орж байгаа юм байна. Одоо ч нэг жижигхэн хэсэг үлдсэн байгаа шүү дээ. 10%. Тэрийг чөлөөж өгөх юм байна. Тийм. Тэрнийг одоо Украин цэргээ татаад тэгээд тэр 10% гэж одоо яригдж байгаа тэр хэсгийг ерөөсөө тэр цэрэгжилгүй бус болгоё гэж байгаа юм байна. Тэгээд цэрэгжилгүй бус болгохдоо тэр цэрэгжилгүй бус нь Оросын холбооны улсын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөгдөх юм байна. Бас. Тэгэхдээ Оросын холбооны улс тэр цэрэгжилгүй бус рүү цэргээ оруулахгүй байх заалт орж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл тэр demilitarization zone гэж гарч ирж байна. Тий. Одоо хоёр солонгосын хооронд тийм байдаг шүү дээ. Тий. Тэрнтэй адилхан байгаа хгүй юу? Тий. За тэгээд энэ хоёр тал газар нутгийн зохицуулалтыг одоо тэр зэвсгийн хүчээр өөрчлөхгүй байх амлалт авна гэж байна. Ийм заалт орж ирж байгаа юм байна. Тэгээд Орос улс энэ Украиныг тэр Днепр мөрнийг арилжааны үйл ажиллагаанд ашиглахад нь саад болохгүй гэсэн заалт орж байна. За мөн хар тэнгисээр одоо үр тариагаа үнэгүй тээвэрлэх тохиролцоонд одоо хүрнэ гэсэн байна. Энэ өөрөөр хэлбэл одоо их хэмжээний одоо үр тариа хурааж гадагш нь экспортлдог шүү дээ Украин чинь. Тийм учраас энэ заалт ингэж орж байгаа юм байна. За тэгээд хүлээгдэж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хүмүүнлэгийн хороо байгуулна гэж байна. Тэгээд одоо энэ үлдсэн бүх хоригдол болон тэр цогцснуудыг бүгдийг нь солилцсноо гэсэн байна. Аль тал нь. Тэгээд саатуулагдсан, барьцаалагдсан бүх хүмүүсийг одоо буцааж өгнө гэсэн байна. Нэг л. За. Энд бас хүүхдүүдийг мөн адил гэж байна. Энэ чинь бас нэлээд хэдэн хүүхэд бас Оросын холбооны улсад одоо байгаа. Тэрнийг бол заавал буцаах хэрэгтэй гэсэн юм ярьж байгаа. Тэгвэл чи Оросууд ч бол тэр чинь би бас өмнө ч ярьж байсан. Энэ чинь нөгөө дайны юунаас гаргах гэж, аюулаас гаргах гэж тийш нь Оросын холбооны улс руу оруулсан хүүхдүүдийг тийш нь гаргасан байгаа. Тэгэхээр энэ дээр бол тэр их эцэг одоо
тэр гэр бүлийнхэнтэй нь бол нийлүүлэх ажлыг бол эдгээр өмнө нь хийгээд явж байсан шүү дээ. Тэр бол тэгээд цаашаа үргэлжлээд явна баха гэж бодож байна. Тийм ч олон хүүхэд байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл энд гэр бүлүүдийг нэгтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэе гэж байгаа юм байна лээ. Тий. За тэгээд Украин 100 хоногийн дараа сонгуул явуулна гэдэг заалт орж ирж байна. Тэгэхээр энэ дээр бол энэ барууныхны одоо мэрэгжлийн улсууд ярьж байна л дээ. 100 хоногт бол жишээлбэл энэ бэлдээд тийм сонгуулиудаа явуулах юм боломж том бага байгаа да гэсэн юм ярьж байна лээ. За энэ дээр бол мэдгүй энэ хэн Зеленскийн тухай асуудал бараг ярихдаггүй болов гэж надад ойлгогдож байгаа. Ягаад гэвэл Зеленский бол одоогийн байгаа тэр нэр хүнд нь унчихсан байгаа энэ үед бол манайд сонгогдох ямар ч боломжгүй байгаа. Энэ тухайч гадаадынхан бол бараг бүгдээр ярьж байгаа юм байна лээ. За тэгээд бас нэг юм заалт байгаа юм байна. Мөргөлдөөнд оролцогч бүх талууд гэж байгаа. Дайны үеэр хийсэн үйлдэлийнхээ төлөө бүрэн өршөөл хүртэх болно гэж байгаа. Орон өршөө өгөх нь байна. Нэг ёсондоо энэ чинь Борис Джонсон бол өршөөдөх юм шүү дээ. Тэр чинь энэ чинь одоо маш их одоо шүүх хурд боллоо гэхэд Борис Джонсон бол 90 үстэй өгнө. Одоо Токиогийн трибунал маягаар тэгэхээр энэ чинь одоо тийм асуудал байхгүй болно гэсэн үг л дээ. Одоо жишээлж санаж байгаа шүү дээ. Бүүчад чинь алан хядлага болсон. Энийн чинь талаар байна шүү дээ. Оросын тал бүх юмнуудыг чинь шүү дээ. Энэ мэдээллүүдийг чинь бүгдийг архивлж байгаа шүү дээ. Одоо гаргаж ирэхэд бэлэн байгаа тийм. Тэгэхээр ийм гэх юм бол Украины мөн ч олон хүн энэ зэрлэг үйлдэлийнхээ төлөө одоо хатуу арга хэмжээ авагдах ёстой улсууд байгаа байхгүй юу? Энэ заалт бол нөгөө талд их ашигтай юм байна. Тэгээ нөгөө талд мэдээж яриг ашигтай байлгүй. Борис Джонсон тэргүүдээс агуулаад тийм. Тэгээ яг бас барууныхаа юу ярьж яах вэ гэхээр энэ бол бас Путинтэй холбоотой гэж ярьж байгаа. Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэр хүчингү болно. Тэгээ тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр Путиныг одоо баривчлах боломжгүй болно гэсэн үг. Тий. За Путиныг баривчлах нь хаана ч үлээ дээ. За тэгээ яг 27 дугаар зүйлд нь бол энэхүү гэрээн заавал биелүүлж зах гэрээ болно гэж байна. За энийг одоо энэ ч яах вэ? За тэгээд хэрэгжилтийн бол ерөөсөө инктаймны зөвлөл гэж байгуулах юм байна. Peace Council гэж. Тэгээ энэ гэрээний хяналт гэрээнд хяналт тавих юм байна. Тэгэл одоо яаж тэгээ энэ зөвлөлийг Трамп тэргүүлнэ гэж байгаа. Тий. Тэгээд энэ гэрээг зөрчих юм бол 20 арга хэмжээг авна гэсэн заалт бас орж байгаа юм байна. За тэгээд 28 дахь зүйл нь бол бүх талууд энэхүү санамж бичгийг гэж байгаа захаа гэрээ зөвшөөрсний дараа хоёр тал тохиролцсон цэгүүд рүү ухрах бөгөөд энэ мөчөөс эхлэн гал зогсооно гэж байгаа. Дайн зогссон тийм үндсэн. Тэгэхээр одоо бол Европын нөгөө гол орнууд чинь гал зогсоохол яриад байгаа шүү дээ. Инктаймны тухай ярихгүй байгаа. Сая бас л Женевт гал зогсооно гэж л яриад байгаа. Тэгээ энэ одоо бүр яавч хэрэгжихгүй юмыг одоо ингээ яриа сууж яана гэдэг чинь ерөөсөө цаанаа бол энэ асуудлыг тэгэл сунжруулаад л дайныг үргэлжлүүлэхийг нь дэмжиж л явна л гэсэн нэг л зүйлтэй юм байна л да. Тэгээд Трамп Зеленскийг энэ сарын 27 хүртэл хугацаа өгсөн. Тэгэхээр 27 гэхэд чи юу л яахгүй бол чам дээр арга хэмжээ авна гэсэн үг нэг явсан да. Тэгэхээр одоо тийм учраас маш их яарвчилж Европын хэдэн орнууд чинь одоо ингээд гол орнууд чинь Женевт сая уулзж хийж энэ Трампын саналд өөрсдийнхөө саналыг боловсруулж гаргаж ирж байгаа юм байна. Тэгээд тийшээ очиж бас Трампад нөлөөлөх бодолтой байгаа. Бас Зеленский ч ойрын үед өнөө маргаашгүй Америк руу явж Трамптай бас уулзах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тэгэхээр ямар санаа оноотой явах нь бол тодорхой байна шүү дээ. Сая энэ Европод өөрсдөө 24 зүйлтэй санал боловсруулсан байна. Бодвол тэрнийг бариад л гүйх бах. Тэгээд бодвол бас хэнийг ганцаарангийн байлгахгүй тулд хоёр талын уулзалт боллоо ч гэсэн дараа нь Европын гол орнууд төр засгийн хэмжээнд очиж хинтээ Трамптай уулзаж бас дарлаж хахад үзүүлээ. Толгойг нэргүүлэх бодтол байгаа юм байна лээ.
За. Тэгээд яг хуу энэ 28 зүйлтэй энэ программыг бол энэ төлөвлөгөөг ер нь улсууд ер нь үзээгүй бариагүй гэсэн юмнууд аль биесээр яриад л байдаг юм байна л дээ. Тэгтээ бол яг хэрэг дээрээ бол бараг бүгдээрээ мэдчихсэн юм байна л. Тэ. Тодорхой мэдээлэлтэй байсан. Тэгээд Путин зөвшөөрөөд саналууд хэлчихлээ шүү дээ. Тий. Одоо чинь тэгээ Путин тэгээ сая тодорхой хэлчихлээ шүү дээ. Тий. Одоо энэ бол үндэс байж болно гэд. За. Тий. Тэгээ сая нөгөө 22-нд байна уу 23-нд байна уу биш 22-нд байна уу өмнөд Африкт нөгөө G20 хурал болсон шүү дээ. Тэнд хэн Трамп очоогүй зориуд. Ягаад гэвэл цагаан эрдэнүүдийг тэнд дарангуйлж байна. Ялгуурлан гадуурхаж арсны өнгөөр ялгуурлан гадуурхаж байна гэсэн үднээс Трамп тэр хуралд оролцохгүй гэдээ хаашаа суудсан. Тэнд бол Зеленский очиж бас G20 улсын төр засгийн тэргүүнэртэй уулзаж бас ярьж хөрж байгаа юм байна лээ. За тэгээд одоо сая ингээд үндсэндээ анууд бол дотроо ер нь бас 2 багтчихсан байгаа. Тэгээд энэ Сенатын зарим гишүүд бас Трампын төлөвлөгөөг бол шөөмжилж одоо хитрхи одоо Оросын талын баримталсан ийм одоо арга хэмжээ болж байгаа юм байна гэж ярьж байгаа юм байна. Тэр одоо 28 зүйл заалт гэрээний юу гарч ирээд ингээд одоо энэ зүйл энэ гэрээ бодиттой болоод тэгээд талууд бол ингээд сериозны яриад эхэлчихлээ. Эсрэг үүсгээд тийм ээ. За Оросын тал бол за байж болох юм аа. Ярилцах зүйл байгаа гэх мэтээр ирсэн. Тэгээд энэ үйл явдлыг ерөнхийд нь ер нь юу гэдэг юм болох вэ? Оросын тал дайнд одоо ясаа гэдгийг илэрэл мөн үү? Нэг цэргийн хувьд одоо ялд байгуулж байгаа гэдгийг одоо илэрэл мөн. Би бол бүрэн тэгж хэлэх боломжтой гэж болж байна. Ягаад гэвэл тэртээ дэрнгүү айл моднон, урьжнон Америкийн цэргийн мэрэгжлүүд нь өөрсдөө Украин ялагдал хүлээцсэн гэдэг олон удаа ярьсан шүү дээ. Тэгэхээр одоо бол тэртээ дэрнгүү одоо бүр төр засгийн хэмжээнд ялагдал хүлээлээ гэдгийг үндсэндээ хүлээн зөвшөөрчлээ л гэсэн үг шүү дээ. Энэ бол ерөөсө гарцаагүй. Асуудал бол Украины хувьд бол үндсэндээ дууссан гэж хэлж болно. Тэгэхээр энэ гэрээгээр бол жишээлбэл хэрвээ байдал энэ чигээрээ үргэлжлэх юм бол магадгүй Украин гэдэг улс газрын хөрснөөс арчигдчих болзошгүй тэр байдал үгүй болж байна тийм үү? Сая Украин талд ашигтай тийм юм бол үүсэж байна л та чинь. Тий. Сая нэмээд хэлэхэд саяхан тэр онгоц руугаа хэн Трамп алхаж явахтан замаас нь сурвалжлагт асуусан байна лээ. Тий. Украин таны энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ гэж. Та яах вэ гэсэн. Хэрвээ Украин хэрэгжүүлэхгүй бол тэгэл дайта дуусна гэж хэлж байна. Тийм байна. Тэгээд тэрнээс гадна одоо ялагдлаа энэ эвтэйх ингээд саармаг байдлаар олон нийтэд ингээд нэг ойлгомжуулж гэх юм уу тийм ээ байдлаар дуусгахгүй бол одоо коллектив вест гэж ярьдаг. Баруун тэр чигээрээ одоо нэг улстай дайтаад бүрэн ялагдлаа гэсэн үг болчих гээд шүү дээ. Яг үнэн. Тэгэхээр энийг бол наадах чинь байна шүү дээ. Наадахыг чинь хүлээн зөвшөөрөх маш их дургу байгаа. Баруун Европ орнууд өөрсдөө. Тэгэхээр НАТО ялагдаж ийн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орж байгаа. Тэгээд ингэж хэлж болох уу? Энэ гэрээ бол Оросд ашигтай гэхээс илүү НАТО тэр талд л барууны талд л ашигтай гэрээ болж харагдаад байна шүү дээ. Гэхдээ яг энэ юу л да бас нэг талд нь гэж ярьж болохгүй л да. Аливаа гэрээ байгуулгадлаа гэхэд хоёр тал заавал нэг тодорхой хэмжээгээр буулт хийдэг. Тийм. Тэнд бол зарчмын асуудлууд байдаг. Бас нэлээд олон асуудлууд дээр буулт хийх боломжтой байдаг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө эн чинь нөгөө одоо ярьдагтай харилцсан буулт хийсэн үндсэн дээр аливаа олон улсын гэрээ байгуулдаг гэж. Тэгэхээр яг тэр маягаараа л явна гэсэн үг л дээ. Эн чинь бол тэгээ өнөө маргааштай шийдэгдэхгүй л дээ. Эн чинь одоо ингээд Европын орнууд ингээд өөрсдийнхээ саналыг гаргаад ирлээ. За Америк саналтай нэг Америкийн санал байж байна. За тэгээд энэний чинь Оросууд бас өөрсдийнхээ саналыг ярина. Тэгээ эн чинь ингээд ямар хэлбэрээр хэдий хаана уулзах вэ гэдэг асуудал байна. Хоёр талын уулзалт болох юм уу? Олон талын уулзалт болох юм бол одоо хэлэхэд хэцүү байна. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол эхлээд Орос Америк хоёр хоорондоо тохирж ээж тэр тохиролцоогоо барууны
орнууд Украинд тулгын хүлээлгэх болов гэж би зүгээр харж байна. Өнөөдрийн байдлаар. Ерөөсөө Трампын өөрийнх нь үйл ажиллагааны явуулж байгаа үйл ажиллагааных нь гол чиглэл нь энд л байна гэж би харж байна. За баярлалаа танд. Та бүхэн нэвтрүүлэг нэг цаг гарсан боллоо. За бид хоёр ээлжид нэвтрүүлгээ. Өнөөдөр их чинь 7 дахь нь байх, тийм ээ? 7 дахь нэвтрүүлгээ явуулсан. За тоогоо ярьж авч яваа. Тоотоогоо баймаар. За ингэ баярлалаа. Анхаарал сонсон. Баярлалаа.